За бүгдээрээ сайн бацгаана уу, бүгдэнд нь имжлэг хүсэж өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр дараагийн айдиаг бол 2024 оны 12 сарын 27-нд бол өгсөн байна. За энэ айдиан дээр бол юу гарч ийн вэ гэхээр энэ зооноос бол ойгоо дэшээ импульс хөдөлгөх боломжтой, эсвэл сэтлээд доошогоо 100% хөдөлгөх боломжтой гэдэг айдиа байна л гэсэн үг. За тэгэхээр энэ зоон гэдэг нь одоо энэ зооныг хэлээд байгаа. За бүхэлд нь автсан байна. За ерөөхдөө анхаарч үзэх хоёр л зоон байгаа гэсэн үг. Тэрний юу гэхээр ингээд нэг зон алдна гэсэн үг. За тэгээд дараачих нь үндсэн лаваар навсан ийм хоёр зон алдсан гэсэн үг. Энийг болохоор би ерөөхдөө энэ зурган дээр ингээд нийлүүлээд тавьсан байна гэсэн үг. Манай сурагчд бол хараад шууд ойлгоно гэсэн үг. Тийм болохоор ингээд оруулсан байна гэсэн үг. Тэгэхээр ханш бол ерөөхдөө яах вэ гэхээр эндээс ойгоод импульс хөдөлгөөн явж болно. Эсвэл энийгээ сэтэлж гараад импульс хөдөлгөөн явж болно. Ийм хоёр хэлбэртэй гэсэн үг. За энэний дараа болохоор юу болох вэ гэхээр хэрвээ энэ зооныг олсон энэ мом нь үндсэн мом байсан юм бол ханш хэрвээ энийг сэтэрсэн бол заавал ийшээ очно гэдэг нэг юм байна. Хэрвээ энэ зооныг олсон энэ мом нь үндсэн мом байсан юм бол ханш энийг сэтэлсэн бол заавал ийшээ очно гэсэн юм хоёр юм бол байгаад байгаа. Тэрийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр өөрөөр хэлбэл ханш хэрвээ нэгэнтээ энд ирсэн бол тэ доошогоо унах магадлал байгаа. Үндсэн фибон энэ юм бол энэ хүртэл явах магадлал бас байгаа гэсэн үг. За ийм магадлалуудаар бол энэ фибог бол өгчээ. За эхний мом нь энэ улаан байна, дараачих мом нь энэ лаун гэсэн үг. За тэгэхээр эхний байдлаар бол бид нар мэдээж эндээс бай орно. За эндээс бол мэдээж бай орно гэсэн үг. За эндээс бай хөдөлгөөн яваад яасан байх нь вэ гэхээр бай хөдөлгөөн яваад ерөөхдөө 50% аваад тэ стоп лосс зөхөх нь. Тэгэхээр энэ бол алдагдaltaй арилжаа болж гарна гэсэн үг. За энэний дараа буцаж ирээ шалгахт нь тийм ээ. Энэ доошо зүү хийгээд энэ зоонд хүрэхгүйгээр буцаж ирээд шалгахт нь эндээс сэлдэх боломжтой гэсэн үг. За энэ сэл нь бол ерөнхийдөө энэ зооноос бол илүү гарахгүй гэсэн үг. Энэ зооноос бол илүү гарахгүй. За өөрөөр хэлбэл ханш энэ зооноос за энийг өөр өгд болгоч тэ энэ шар зоон. За шар хэрэг харагдахгүй нөө. За энэ улаан. За ингэчи. Ханш хэрвээ энэ зооноос мэдэгдэхүйц дээшээ гараад ирэх юм бол энэ бол шал өөр хөдөлгөөн болно. Тэгэхээр буцаад ороод ирэхдээ энэ зооноос хэтрэхгүй гэсэн сэл арилжаанд бол орох боломжтой. Ашиг бол энд авах боломжтой гэсэн үг. Энэ дунд бол одоо ингэж арилжах байж гэсэн үг. За энэ дараа бол бид нарт хөлбөр байгаа нь эндээс бай хөлбөр байж болно. Дөрвж хаах хөстэй момыг бол ингээ авчиж байгаа. Энэ момыг бол харах аав. Тэгэхээр нэгэнт энэ зоныг сэтэлсэн учраас энэ мом руу бас явах боломжтой гэсэн үг. За тэгэхээр арилжаанд орохгүй хүлээх шаардлагатай л гэсэн үг. За хэрвээ энэ момоос сэтэлж байгаа юм бол бид нар бай орох боломжтой. За бай ороод энэ зон хүртлээр буцаад харах боломжтой гэсэн үг. За тэгвэл энэ ийм айдиа бол өгөөгүй. Би шал өөр юм яриа. Хамгийн гол хэлгээд байгаа маань эндээс баялна тэ. Эндээс баялаад хэрвээ 50% аваад стоп лосс зөхөх юм бол эндээс сэлцэн ийм санааг энэ айдиан дээр бол өгсөн байх гэж харж байна. За тэгэхээр ерөөдөө ийм хоёр арилжаа бол хийгдсэн байх нэ энэ айдиан дээр. За тэгээд энэ бол 2024 оны 12 дугаар сарын 27-ны өгсөн айдиа байлаа. За тэгээд дараагийн имжлэгээр уулзтлаа. Түр баяртай guys.